Hello! Лэнэмэнд. Зайсан бацхан уу? Mina хагас өдөр ажилдаа явж гин. Өнөөдөр би танаас зүгээр сайн уу гэж хэлгээд тэгээд бас өнөөдрийн миний outfit юу надад амар таалагдчих шүү гэж хэлгээд миний үс ягаад сулраад ерөөсөө юм сул байгаагүй юм. За ямар ч гэсэн би хар юм юутай жижигхэн цүнхтэй тэгээд Converse-тэй. Гэхдээ би энийг үргэлжлүүлэхгүй би зүгээр таартай халуу гэж хэлчихэд тэг өнөөдөр угаасаа ажиллаад 9 цаг ажиллаад тардгаараа орой 8 цагаас тараа тэгээд гэртээ ирээл тэгэл нөгөө нэг рутин за нэг юмрхүү байсан юм аа яг үнэндээ. Энэ удаад бас нэг олигтой болсонгүй. За яах вэ? Би үсээ болттой байгаа. Ажил дээр очиод үсээ боох учраас. За нэг юмрхүү байна да. Маргааш бай бай. Өглөөний мэн. Good morning. За. Бүтсэн өдөр. Дахиад нэг ажлын өдөр. Гэхдээ би тамтай жоохон юм ярих гад сэтгэл зүүн юм ярих гад очих шиг. За юу ч хатанаар хэрхэн сууж ийн сайн байна уу? Өнөөдөр нэг жижиг асуулт байсан. Би өчигдөр ажиллаж байхдаа авсан баха. Студийн коллегийн дундаар ажиллаж болтгоо гэдэг болдог. Студийн коллег байна уу, их сургууль байна уу хамаагүй гол нь хэлний бэлтгэл байна уу тэр нь ч хамаагүй. Хамгийн гол нь визэн дээр чи ажиллаж болно л гэжсэн бахан бол ажиллаж болно гэсэн үг. За юу ярмаар юм гэж би өнөөдөр өөрийнхөө биений тухай ярмаар байна. За яасан бэ гэхээр одоо өглөөр болж байна л да. Гэхдээ би ингээд өөрийнхөө биеийг өнөөдөр чинлээд хөөе би жингээ үзцээ. Амина буцаад анхныхаа стартинг point дээр очсон байна лээ. Гэхдээ угаасаа одоо тэгэл нэг хэсэг бүтэн сар гой мэдэл. Тэгээд ядчих яг тэрний өмнө амар миний биеинд гормоны өөрчлөлт ороод тэгээд нөгөө нэг би гормон уудаг гэж байгаа түр байлгуулсан ч тэгсэн чинь бас боо юм болоод ямар ч байсан миний биений ингээд баланс алдагдаад тэгээ би нэг хэсэг яг ингээд нэг хүчтэй тархалтанд орсон байхгүй юу. Тэгээ байж байгаад одоо тэр нь жоохон гайгүй болоод нэг жингээ барьж ийн. Тэгээд бас яг хүчтэй тархалтанд ороод тэгээ явж хаад тэгээд нэг 2-7 хоног 3-7 хоног нэг тийм балансгүй биетэй явж байгаад би гомонгийн юунд ороод дайетанд ороод тэгээд юунда хичээл нөгөө нэг шалгалт яг тэр үед байж таараад тэгээд яг тэр үед ерөөсөө сайн хоол хийж чадахгүй. Тэгээд нэг эрүүл хаалнаас хүн гарчгаар буцаад эрүүл хоолнд орох гэж бас амар ядаргаатай ингээд нэг дасгал хийж агаад болцохоор буцаж хийхэд амар хэцүү дээ штэ. Яг тийм байдалд орсон бэ. Тэгээд ядчих бүх фитнесүүд хаагаад би фитнес хийх амар дуртай. Тэгээд фитнес хаагаад одоо сар болж байна. Тэгээд нэг сарын 10 хүртэл буцаад нээхгүй гэсэн би айгүй сонирхгүй. Энэ эрүүл хүний энгийн хүнийх шиг биш юм юу гэж хэлж. Үгүй эсвэл зүгээр нөгөө нэг би жоохон бахтай нэлээд удаан фитнесээр хичээллээ. Тэгээд жигд амар сайн хүчин суулгацсан. Тийм болохоор одоо би хэдийгээр одоо 3 4 ил 5 ил таргалцсан байгаа ч гэсэн энгийн хүн дээр тэрийг амар амархан харж болдог бол над дээр тэрийг харахад жоохон хэцүү байдаг. Ягаад тэгэхээр би амар жигд таргалдаг. Нэгт хоёрт би амар жигд гайгүй булчин одоо бацаан бахтай нэлээд суулгацсан. Тийм болохоор би бүр анх за би танарч жоохон сонирхолтой ярьж байгаа. Одоо энд байдаг энэ яасан штэ. Энэ яс надад байдаггүйсэн аахгүй юу? Би нэг жоохон бахтай жоохон нараалаг байсан. Тэгээд энэ юусоо байгаагүй. Энэ яс гарч ирэхэд би бүр амар баярлсан заяа. Тэгээд хоёрт ингээд хөлний ард ингээд нэг сонин гişгээр ингээд ард нь юм нарийнхан юм гардаг та. Яг шагаанаас ингээд доошоо ингээд нэг нарийнхан яг ард. Тим юм надад ерөөсө гартгүйсэн ахгүй юу? Тэгсэн чинь хизээ хэлээ 10 жил төгсөөд дуусаад нэгдүгээр курсад гарч ирсэн ахгүй. Би тэг бүр амар баярлалаа заяа. Тэгээд тийм юм гардаг болоод энэ яс гардаг болоод тэгэл арай жоохон галбирч эхлээл угаасаа тэр үед би 25 ил турсан. Тэгээд 20 ил турсан. 20 ил. Тэгээд 20 ил турсан. Тэгээд
тэр юмнууд гарч ирэл би амар баярлалаа. Яг тэр үедээ нэлээд сайн булчин суулгаад тэгэл бас тусдаа булчингийн зураасууд гарч ирэл. Бас энэ гарны булчин одоо ч гарч байгаа хэл та. Энэ хоёр зураас ерөөсө гардаггүйсаа одоо ингээд буцаад 3L 4L 5L таргалсан ч гэсэн гарч ирээд байгаа. Тэгээ энэ хэд ерөөсө гарч ирэхгүй жаа даах гарч ирэхэд би амар баяртайсан. Тэгээ тэр хэдээс ерөөсө салахгүй байгаа. Тэгээд одоо ингээд таргалахаар амар чигэд гоё таргалж байгаа. Тэгэхээр та нарт нэг мэддэхгүй байгаа. Гэхдээ тураад мэдэгдтэл турахын тулд амар их килограмм шаардлагатай. Би одоо та нар намайг хараад амина турсан байна гэдэг газар очихын тулд 5L турж иж тийшээ очив. Зарим хүмүүс болохоор эсвэл зүгээр хүн болгон тийм байт юм болов. За ямар ч байсан би одоо буцаад 5L нэм 5L арай биш ээ. 4L 3-500. Нэмцийн хүртлээс одоо тэгээд нарийн харуулаас энэ булчингийн зураас мараснууд байгаа. Гэхдээ зүгээр юм юу яцаа. Айгуу тийм even жигд давхар хаасайгүй зүгээр ингээд хаасайгүй нэмэгдсэн. Ерөөс нэг газараа их биш жигд давхар 3L 3L 500. За нэг тиймэрхүү байна. Юугаач яриад байгаа. Одоо тэгээд удаанаар буцаад тасглаа хийж эхлээд гадаадаа гарч гүгээд арай хүүтэн болсон байна. Тэгэхээр тасглаа хийж эхлээд өрөөндөө хийж эхлээд тэгээд буцаад арай эрүүл хоол руугаа орж эхлээд би тэгээд ногоо ахиухан авч эхлээд одоо чихэр шоколада болий ундаага болий. Ундааш би нэг их уудгүй л дээ. Уувал энийг л уудъя. Комбуча. Алло. Зя би гараад ирсэн. Хуцнуудаа би ер нь ялгачлаа. Тэгээд энэ дэдэг нэг сайтаар зарах гэж байгаа. Тэгээд тусанд ороод гарч ирээд нэр сайхан надад нэг коммент ирсэн чинь юус ямар гоё ингээд тэгээд яаж юм гоё ялгадаг вэ гэдээ асуусан. Тэгээд таанч би өсөндөө юу ч хийдгүй би угаагаал тэгэл би хоёр маар бахархтай заяа. Би тэгтээ энийг өөрөө сонгоогүй. Миний арс тэгээд ус энэ хоёр ээж аваас надад амар сайн ген заяагаад тэгээд тэр заяасан ген нь амар гоё заяа. Урт болох тусам ингээд нөгөө нэг гоё ийм хөвсгөр байдаг хгүй ус. Одоо ч гэсэн гайгүй байна л да. Гэхдээ одоо ингээд урт болсон чинь миний ус хүнд болсон чинь нөгөө хөвсөх чадвар нь айгүй багасаад байгаа. Тэгээд ингээд жоохон тэгшгэн болоод шалчгар болж эхлээд байгаа. Гэхдээ зүгээрээ энэ чинь урт ус юм чи. Өнөөдөр өнөөдөр бүтээсээ өдөр тэгээд өчигдөр хэлсэн шиг бүтээсээ өдөр ажиллахаараа би нэлээд бонустай байдаг. Хоол өнгөө би та гарч ирээд ямар бонус үзүүлдэгэ үзүүлье. Бас миний хэрэг би зүг бодож ивэл заяа. Манай нэг хамт ажилладаг ихч бас ажиллана. Тэгээ тэр ихч болохоор нөгөө нэг манай гэрээ хажууд ажилладаг болохоор намайг дандаа машинаар хөргөж өгдөө. Биш амьдардаг болохоор тий. Тэр аз тэгж таарч магадгүй. Тэгээ би танд бүгдийг үзүүлнэ. Нэр энэ хонх штэ. Манай энэ хавь тэгэхээр юу байдаг гэсэн үг? Сүм. Энэ сүмийн хонхнууд бүтээсээ дараалах ингэ дуграад байна. Одоо 12 болох гэж байна л угаасаа. 12 болоод дуграад байгаа юм болов. 12 арай болоогүй те. Би өнөөдөр 13 цагаас ажиллаа. За. Энэ зарж байгаа машиныг хараа. Энэ А6 ах шиг байна. Оо, сайхан залуумаа. Бор салонтэй юм да. Оо, бүр сайхан залуумаа. 27 нагс. За. Гоё моо гоё. Тэр яа цааш. Богоостай. Энэ богооныг хараа. Чех богоо юм шиг байна те. Народный доправчик нэ. Чешский драхи. Драхи гэж юу гэж амлаа. Манай лоо гэж амлаа. Драгон шиг. Хажууд нь incorporation
in Kooperation mit DB гэдэг нь Deutsche Bahn гэж байна. Гой вагон цагаад холоо явахынсаа тий. За би ажилдаа ирж байна. Би өнөөдөр скини өмсөн байхгүй юу. Тэгээд яхаа жоохон гоё шүргэлдээд байгааг мэдээд. Гэхдээ нэг амар их биш энэ л да гайгүй байна. Зүгээр байна. Одоохондоо бас юунда лимитэндээ байна. Тэгээд эрэндээ би ингээд амар их хинийхэн тухай яриад байгаа боловч нэх их санаа сэтгэлээр унаад за болё гэхгүй байна. Би нэг юу 100 тэгсэндээ ингээд таргалж эхлэнгүүтээ за одоо амина болно. Одоо эрүүл хоолой эхлэе гэдгсэндээ одоохондоо ерөөсө тэхгүй. Одоохондоо болохоор би гайгүй байна, болж гин. Угаасаа хий хардیں۔ Угаасаа хин хамаатай юм. Би эрүүл байж лээвэл гэх нэг тиймэрхүү юм даа. Одоохондоо миний харагдах байдал надад тийм амар чухал хэсэг дээр биш байна. Тий. За, тиймэрхүү байна. Ингээ манай Икеагийн түнэл энэ хараа. Энэ Икеагийн алтартай гэрэл. Энэ тийм хүмүүс амар их авдаг. Энэ болцоогүй мэдэхгүй сайхан бид нар энэ шимээр хийсээ. Бид нар хичжээ. За манай компани юм да тий. Манай ч авах тий. Миний ажилдаг. Энэ Galaxy хараа. Икеад штэ. Тийш явахаар төв хаалга байгаа. Иш явахаар ажилчдын хаалга байгаа. Байшинныхаа ард. Гэхдээ ажилчдынхаа хаалгалуу би шатаар доошлоод цаагаараа ордог гэхгүй юу? Хөөе юм их ч нөгөө нэг намайг хөргөж өгдөг хич үү заяа. Süß. Arbeiten heute? Ja. Nur arbeiten. Bis wann bist du da? Ja, өнөөдөр би логистикт ажиллаж байгаа. Тэгээд юм зөв явж байна. Зөөгөөд ч яах вэ? Цоглуулаа явж байна. Тэгээд ингээд наан цаагуур яваад хэлсэн газраас нь юмын цоглуулаад тийм ажил хийж байна. Тэгээд надаа юм лист өгсөн. Листтэй би тэгээд листээр юмаа цоглуулаад тэгээ явж байна. За ингээд би тараа явж байна. Уул нь төсөө одоо тараад гарч ирэхээр гоё юм өгдөхгүй. Данж энэ удаа гоё юм уу? Корона гэдэг юм уу яасан юм бэ? Мөнгө юм яриад байгаа юм. Ямар ч байсан бид нарт нэг календар өгөхгүй тэгээд ингээд ажиллачаад очиж байна. Манай ажлын ихч намайг гэрийн гадаа буулгачлаа л да. Миний дотор амар муухай харагдаад наа. Би яг бөөлчлөө. Юу болоод байна? Ой сая юу болсныг би ойлгосонгүй. Гэхдээ би жоохон бөөлцсөн. Ямар муухай юм бэ? За ямар ч гэсэн ажил дээр өнөөдөр хоол үнэгүй байсан. Гэхдээ би юу ийдсэн бэ гэхээр нэг том салат ийдсэн. Тэгээд нэг нөгөө улаан дарсан байцаа ийдсэн. Тэгэхэд нэг бүр дотор амирыг хүнд оргоод ах юм. Муухай оргоод. За өнөөдөр ажил дээр ингээд хараад гараад ирсэн чинь ерөөсөө нөгөө нэг бүтэн сайн өдөр өгдөг юмнуудаа ерөөсөө өгөөгүй.
Уул нь юу гэдэг вэ гэхээр гарч ирэхээр дандаа нэг ширхэг ундаа мундаа ингээд хүссэн ундаага тэн тавьсан ундаануудаас хүснээ сонгоод гарч болдог байхгүй юу? Тэгсэн чи энэ удаад ерөөсөө тийм юм байсангүй. Тэгтээ бид нар юуны шинэ жилийн бэлэг гэж өгсөн юм юу? За тэгээ шинэ жилийн бэлэг болохоор манай яг хэсгийн гэхүү дарганаар өгсөн. Тийм. Тэгсэн чинь маскн дээрээ штэ зурагтай заяа. Маскн дээр юм хот дог тэгээд бөөрийнхээ махны зурагтай. За ийм маск өгсөн. Тэгээд нэг хэдэн шоколадтай тэгээд ийм нэг карт өгсөн. Энэ нь айгуултад юу ахаа та? Мөнгөтэй юу ахаа та? Карт. За хоёрт гарч байгаа ийм юм өгсөн. Энэ нь болохоор нэг адвент календар гэдэг. Тэгээ календар ахгүй юу? Тэгээ өдрөө сонгоод тэр өдрийнхээ хаалгыг онгоолгоод энэ нэг шинэ жил хүртэл бишээ Christmas хүртэл өдөр болгон хаалга нээдэг. Тэгээд нэгнээс ахвала 25 хүртэл байгаа хаа. Christmas чи 25-нд идэв юм чинь. Тэгэхээр 25-нд хаалга нээгээд тэгээд бэлгнүүд аавны дотор дээр шоколад байгаа гэсэн. Ийм юм өгсөн. Тэгээд би бүтэн сая өдрийн бэлэг. Тэгээ бүтэн сая өдрийн бэлэг гэхээр ийм дотроо мөнгөтэй ийм карт гэж байгаа. Тэгээ бид нарийнхаа цуглуулад тэгээд гоё юм авнаа өөртөө. За нэг юмрхүү минь дотор амар муухай оргод намуушлаарай. Гэтэ би ингээд бичлэгээ өнөөдөр дуусгая. Өнөөдөр би логистик дээр ажилласан. Тэгээд тэр нь болохоор хүмүүс нэг коронавигоос болоод амар их хүмүүс click and collect гэдэг юм хийж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр үйлчлүүлэгчд одоо ингээд хүмүүс гэрээсээ зүгээр интернетээр онлайн худалдаа хийнгүүтээ манай IKEA дээр ирээд тэгээд бид нар болохоор дэлгүүр дотор тэр юмнуудын бүгдийг цуглуулад бэлэн болгочонгууд дэлгүүр дээр ирээд тэрийг ингээд аваад тэгээ явдаг. За тэр маань яадаг вэ гэхээр нэг нь дэлгүүр дотор бүх юмаа цуглуулад оруулж өгөнгүүт ард нэг шалгадаг хүнээ шалгаад 3 дахь хүнд өгнө. Тэгээ 3 дахь хүн тэрийг нь аваад захиалсан хүндээ очиж өгдөг байхгүй юу? За тэгэхээр тэрний би өнөөдөр одоо эхний цуглуулсан хүн бас хийсэн. Тэгээд бас шалгасан хүн хийсэн. Тэгээд ингээ сөөлжилж хийсэн болохоор угаасаа өдөржингөө алхамааргүй. Тэгтээ амар ядарсан. Миний дотор амар өвгөлөд хүмүүсээ sorry. За баяцгаа хайртай шүү. Subscribe хийгээрэй. Tschüss.